За өнөөдөр бид Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт асуудлыг хилцэж байна. Тэгээд 126 гишүүнтэй парламент маань өмнөх 76 гишүүнтэй парламентын баталсан хуулийн дагуу өнөөдөр ажиллаж байна. За танхим дотор бол гарын 5%-аас бусд нь бол бүгдөө дандаа анх удаага сонгогдсон гишүүд л ерөн сууж байна. Тэгээ одоо ажлын хэсгээс өгж байгаа хариултууд бол одоо дандаа өмнө баталсан хүмүүс маань энэ юм дутуу байж, энэ юм болоогүй байж, одоо юм өөрчлөх ёстой гэдээ одоо бид нар засвар хийгээд явж байна л да. Тэгэхээр бид нар ер нь цаашдаа аливаа асуудалтай маш нухацтай хандчих ёстой гэдгийг одоо дахин сануулж байгаа үйлдэл болов. За гишүүд хариуцлагатай байх ёстой гэдэг дээр бол 100% санал нэгж байна. Харин олон нийт биднээс шаардж байгаа хариуцлага бол энэ хэдэн удаа суусан хэдэн минутын танхимдаа суусан биш. Олон нийтийн эрх ашигын төлөө шудраг, үнэн зөв, олон нийтийн эрх ашигыг нэг тавьсан ийм шийдвэрүүд гаргаж чадж гинүү гэдгийг нэн тэргүнд харж байгаа бахаа гэж би бодож байна. Тэгэхээр энэ удаагийн одоо энэ өөрчлөлтөөр бид нар зөвхөн зөвшөөрөх, татгалзах гэсэн ийм хоёр сонголттой байдаг бол түтгэлзэх гэдэг асуудал дээр ямар судалгаанууд хийсэн бэ? За онцлоод бусад улс орны одоо жишээг судлахад ихэнх улс орнууд бол түтгэлзэх гэдэг юм 3 дахь одоо сонголттой байд юм байна. За тэрний үндсэн шалтгаан нь бол ашиг сонирхлын зөрчилтэй бол түүнийгээ илэрхийлж тухайн санал хураалтаас түтгэлздэг байх. Жишээлбэл энд юу гэдэг бензиний компанитай үжиж бензин шатхуун тосны асуудал хилцэхэд тэр хүн ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээд түтгэлзэх ёстой. Сургууль эзэмшээд боловсролын сургуулийн одоо хувийн сургуультай холбоотой асуудал ярилцжээвэл мөн одоо ашиг сонирхлоо илэрхийлээд түтгэлзэх ёстой. Уул уурхайн компани ажилуулдаг. Магадгүй стратегийн ордны эзэмшигч тэгээд стратегийн ордны асуудал ярихад мөн одоо түтгэлзэх ёстой. Гэх мэтлийн ийм хариуцлагын асуудлыг иргэд нэн тэргүүн шаардж байгаа болов уу гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр энэ хариуцлагын асуудлыг хэрхэн тооцсон бэ? Энэ дээр ямар судалгаа хийсэн бэ гэдгийг тодруулж асууя. За. Бямцгтар хариулъя. За. Ер нь цаг үеийн шаардлагаар нийгмийн хөгжил дэвшилтэй уялдуулж байнга л одоо хувьсаж өөрчлөгдөж байгаа. Хүний амьдралын хэв маягч тэр улс орнуудын хөгжилч тэр. Тийм болохоор байнга үүнд нийцүүлж хууль тогтоомжийг өөрчлөх, засах, сайжруулах шаардлагууд байн гурван гардаг. Энэ хүрээндээ улсын их хурлын энэ одоо тухайн хуулиудыг бид нэр өнөөдөр тийм үү засвар хийж байгаа биш, гишүүдийн хариуцлага, парламентын ил тод байдал, хүртээмжийг сайжруулах зорилгоор оруулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол илүү иргэдтэй ээлтэй парламент болъё, илүү нээлттэй парламент болъё, иргэдийн илүү оролцоон тулгуурласан парламент болъё гэсэн заалтуудыг орсон. Ялангуяа одоо энэ дээр тийм үү хуулийг хэлэлцүүлгийн явцад боловсруулахаас нахуулаад хэлэлцүүлэх, эцэслэн батлах энэ хүртэл бүх процесст иргэдэд нээлттэй мэдээлэл өгдөг, иргэдийн саналыг авдаг. Энэ тогтолцоог biz бий болгох тийм үү deep parliament, e-petition одоо бусад одоо хувилбаруудыг e-Mongolia иргэн болгоноос санал авах энэ боломжуудыг хүртэл нээж өгч байгаа. Хуулиудаа мөн хэлэлцүүлгийн шат бүрийг одоо иргэдэд бас сурталчлах, таниулах, ойлгуулах хуулийн хэлэлцүүлгийн үе шатууд нь ажлын хэсэг хууль санаачлал ажиллах за эцэслэн батлсныхан дараа тийм үү яг ийм ач холбогдолтой амьдралд ийм өр өгөөжтэй ийм зоригтой ийм хууль бид нэр батллаа гэдгийг олон нийтэд сурталчлах энэ үүргүүдийг бас улсын хурлын гишүүд нээж өгч байгаа. Энэгээр үндсэндээ бол энэ парламент юу хийдэм бэ гэдгийг иргэд маань илүү мэддэг болно, мэдээлэлтэй болно, илүү одоо оролцуулснараа илүү одоо идэвхтэй иргэд маань оролцдог болно. Энэ томоохон бодлого орж ирж байгаа. За дээрэс нь олон нийтийн эрх ашигын нэн тэргүүнд тавих хэрэгтэй зөвөө. Яг энэ үүднээс энэ асуудлууд орж ирж байгаа. За мөн ашиг сонирхлын зөрчлийг шийдэхтэй холбоотой. Манай баасан жаргал нарын гишүүдээс тодорхой саналууд гарсан. Тэр саналуудын томьёолыг энэ дэгийн хуулийн дээр бас тусгаж өгсөн байгаа. Тийм бол одоо байгаа дэгийн хуулийн тийм 10.10 дээр ашиг сонирхлын зөрчилтэй бол санал хураалтанд орохгүй байх зохицуулт байгаа. Үүнийг одоо илүү наривчилж зохицуулж одоо оруулахаар тусгасан байгаа. Ийм байдлаар үндсэндээ одоо юу гэдэг нь тодорхой бизнестэй бол тодорхой ашиг сонирхол хөндөгдсөн бол энд оролцохгүй байх ёстой шүү гэдгийг илүү наривч тусгаж өгсөө, ингэж өгөх ёстой. Энэ хуулиудыг бас хэлэлцүүлэхдээ
байнгын ерөн судалгаатай байдаг. Манай та бүхэнд одоо тараасан номууд дээр ямар улс орнуудыг яаж судалсан тийм үү? Аль парламент дээр ямар жишг байдаг? Энэ бүгдийг одоо ингээд судлаад улсын хурлын гишүүдтэй бол тараагаад өгсөн байгаа. Энэ дээр үндсэндээ ер нь гол нь бол манайхан бол угаасаа 92 онд үндсэн хууль батлах үеэс л Германы үндсэн хууль, Германы Бундестагийн бас дэг сонирхож харж ирсэн байлээ. Үүнтэй холбоотой бол бас нэлээд суурилж одоо судалдаг зохицуулт бол тэрэндээ нэлээд тулгуурладаг. Гэхдээ маш олон улсын одоо парламентын үйл ажиллагааг судалж эндээс харьцуулж байж тодорхой заалт. За энэхүүтэн болормоо гишүүн нэмж тодруулъя. Бэмцэгт дарга би энэ нөгөө танилцуулга судалгаануудыг уншсан юм а. Тэгээд яг түтгэлцэгтэй холбоотой асуудал хараагүй учраас та дараа нь бас нөгөө ажлын хэсгээс над руу мэдээлэл явуулчвал бас болно. Яг түтгэлцэгтэй холбоотой энэ дээр эрэг сөрөг талыг нь хэрхэн судалсан талаар. За энэ дээр нэмээд нэг тодруулах асуулт нь болохоор за сайд нартай холбоотой асуудал байгаа. Сайд нар бол мэдээж бүгдөө улсын хурлын гишүүд. За жишээлбэл яг одоо танхимд сандаг учир сайдаас өөр сайд алга байна. Тэгэхээр нөгөө бид нар дарга давуу эрэхтэй гэдэг шиг энэ танхим дотор бас нэг тийм кастинг систем үүсээд байна л да. Сайд нар давуу эрэхтэй, чуулгандаа суудаг, суудгүй. Тэгэхээр энэ хариуцлагын тогтолцоо мөн сайд нар дээр хэрхэн яригдах юм бэ? Чуулганы эрт санал хураалттай холбоотойгоор бүр сайдын асуудал ч гэсэн хариуцлага яригдах юм уу? Энэ дээр ажлын хэсэг бодолцож ярилцсан уу гэдгийг тодорхойлъё. За Бэмцэгт дарга хариулъя. Сайд нар ерөнхий сайд давуу эрэхтэй, гишүүд дутуу эрэхтэй байхгүй. Энийг маш тодорхой зохицуулсан байгаа. Улсын хурлын гишүүн л бол гишүүний өргөө биелүүлнэ. Тийм үү? Энэ дээр сайд байна уу, ерөнхий сайд байна хэн байгаа нь хамаахгүй гишүүдэд яг тавигдж байгаа адилхан шаардлага тавигдана. Харин улсын хурлын гишүүд хоёр байнгын хооронд харьяалагдана. Сайд нар ерөнхий сайд нэг байнгын хооронд харьяалагдана гэж эрхийг хязгаарласан. Хариуцлагын хувьд бол яг адилхан хариуцлага хурлаа тасалж байгаа бол санал хураалтанд оролцохгүй бол яг адилхан хариуцлага хүлээх ийм дэгийн зохицуулт байгаа. За мөн одоо чуулганы асуудал одоо хэлэлцэж явах үед яг бас үг хэлэх асуулт асуух хүмүүс суудаг бус гишүүд нь бол байж байгаа санал хураалтыг тодорхой цагтаа болгоод санал хураалтыг өрцөл зарлаад явуулдаг тийм байдлаар дэгдээ болж байгаа. Заавал чуулганы хуралдаанд суух биш тийм өрөөндөө уулзалтаа хийх, өрөөндөө материалаа судлах ийм боломжууд бол улсын хурлын гишүүн сайд нарт яг адилхан л бий болж байгаа. Тэгээ төдөлцөгтэй холбоотой хариулъя. За төдөлцөгтэй холбоотой одоо байгаа хуулийн дээр ерөөсөө дээр үеэсээ явж ирсэн улсын хурлын гишүүд үндсэн хууль зөрчсөн гэж үзснээс бусад асуудлаар санал хураалтанд оролцох үүрэгтэй гэд бичсэн байгаа. Үндсэн хууль зөрчсөн байна энэ асуудал тийм учраас санал хураалтанд оролцохгүйг л төдөлж болно. А бусд үед улсын хурлын гишүүнийхээ үүргээ биелүүлж бүрэн эрхээ эдэлж санал хураалтанд оролцох үүрэгтэй. Яг энэ зохицуултад хэвээрээ байж байгаа хөндөгдөөгүй учраас энэ төдөлцөгтэй холбоотой заалтуудын талаар судалгааг бол хавсаргаагүй байгаа улсын хурлаас үжидээ судалгааныхын материалыг танд бичгээр хүргүүлж